Сайн бацгаана уу хүүхдүүдээ. ТV хичээлээр та бүхэнтэйгээ уулзаж байгаад баяртай байна. Ингээд 2-оос 3 сарын хугацаанд үзсэн хичээлийн материал болгож багш нь та бүхэндээ үгэнд эр үгийн эм үгийн зөв залгамж хичээлийг батгаж болгож байна. За эр үг гэж юу хэлэх вэ хүүхдүүдээ? За эр үг гэж юу хэлэх вэ? За бүгдээрээ иргэн саны эр их шиг буюу у орсон үгсийг эр үг гэх нэ. За эр үгэнд эр үгийн залгаж бичих боловч за зарим тохиолдолд зөөлний тэмдэг хэлний гээр төгссөн үгэнд эм үгийн залгаж бичдэг тэмдгүүртэй ахны уртууд. За жишээлбэл хааны, номын, сумын. За энэ жишээнүүдийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Хааныг, номын, сумын гэдэг маань ямар үг вэ хүүхдүүдээ? Эр үг ахна. За тэгэхээр эр үгэнд эр үгийн шууд бичигдэх байна. За дараагийн жишээ бүгдээрээ хамтдаа уншийе. Тууж, арчин, багш, айраг, хайр, салхи гэсэн үгнүүд байна. За эдгээр үгнүүдийн төгсгөлийг нөгөө сайн ажиглаарай. За сайн ажиглах шүүхтүүдээ. За төгсгөлийг сайн ажиглахдаа энэ үгийг бичих вэ нү? Энэ үгийг бичих үү? Сайн бодоорой хүүхдүүдээ. За тэгээд дэвтэртээ бичих шүү хүүхдүүдээ. За багштай тулгаж үзье. За туужийн ачийг, багшийн айргийг, салхийг, харийн гэсэн үгнүүдийг эм үгийгтэй бичсэн байна. За зөв хүүхдүүдээ таны бичсэнээр нээж байна уу? За эм үг гэж юу хэлэх вэ хүүхдүүдээ? Эм их шиг буюу орсны үгсийг эм үг гэдэг байна. Эм үгэнд зөвхөн залган бичнэ. Эм үгийг тийм ээ. За жишээлбэл багштайгаа жишээг нь хамтдаа уншийе. Эмээгийн өвсний үхрийг. За сайтар жишээгээ сайн ажиглая. Эмээ гэдэг үгэн дээр за урд ихшгээр төгссөн үгэн дээр урд ихшгээр ихсэн залгуур залгахаар дунд нь ихшиг буюу үсэг жигэлдэг байна. За жишээлбэл эмээгийн тийм ээ. За өвсний гэдэг маань яг нэг гэдэг залгуур залгасан байх гэхээр за өвс гэдэг үгний өвсийн гэж ярьдаг байдаг хүүхдүүд тийм ээ. Өвсний гэж ярьдаг байна. За тэгэхээр өвсний гэж бичигдэх байна. Үхэр гэдэг үгэн дээр залгахад за тухайн малрахаа шиг гэж та бүхэн харж байна тийм ээ. За тэгээд үхрийг гэж бичигдэх байна. За бүгдээрээ дараах даалгаврыг хамтдаа хийцгээе. За эдгээр зургийг сайтар ажиглахад багштай хэлье. За нэгдүгээр зураг нь юуны зэрэг байна хүүхдүүдээ? Мэдээж багш тийм үү? За дараа нь анги. Дараа нь юу байна вэ? Тоогооч ахын тийм ээ. За сурагчийг өөр юу гэж нэлдэг вэ хүүхдүүдээ? Зүйтэй шав тийм ээ. За шав. За дараа нь зүйтэй зураг тийм ээ. За энэ хүүхдүүд бүгдээрээ нэр өгцгөөе. За хаана дэвтэртээ бас нэрээ бичээрэй. За багшны нөхдөд доош гэсэн нэр өг. За тэгвэл энэ багшийн анги тийм ээ тоогооч гэдэг үгнүүд дээр ямар үгийн залгах вэ? Мэдээж эм үгийн яагаад хэлээ хүүхдүүдээ? Яагаад гэвэл сая багш нь хэлсэн тийм ээ. Зөвлөний тэмдэг хэлний гээр төгссөн үгнүүдэд эм үгийн залган бичнэ гэсэн юм дүрм хэлж өгсөн. За тэгэхээр бүгдээрээ одоо холбоог үүсгэе юм байна. За багшийн үг байж болох хүүхдүүдээ зүйтэй багшийн үзэг байж болох. За багшийн үзэг. Ангийн юу байж болох вэ? Ангийн булан байж болох. За
дараах нь холбоо өгнүүдийг дэвтэрдээ хичээнгүй сайхан цэвэр бичиж өгдөө. За дараа нь тоочийн жор шавийн эрдэм. За шавийн эрдэм багшаас гэсэн үг байдаг тийм ээ. За тэрийг хэлэх нь. За зургийн дэвтэр. Эдгээр холбоо өгнүүдийг бүгдээрээ дэвтэртээ бичцгээе. Цэвэр сайхан бичиж. За дорчийн цүнх. За хичээгүй сайхан тулаад бичээрэй өгдөө. За бүгдээрээ дэвтэрдээ цэвэр сайхан болж бичсэн бол бүгдээрээ дахиад дараагийн дасгал ажиллагаарай. За амьтны хүрээлэн гэсэн эхийг уншаад уншихтаа сайтар ажиллаж уншиж өгдөө. За би дүүтэйгээ амьтны хүрээлэн очлоо. Тэнд сургуулийн сурагчид ангийн багштайгаар явж байлаа. За амьтны хүрээлэн олон амьтан харлаа. За энэ амьтны их хүрээлэн гэдэг ихийг уншихтаа та бүхэн юу ажигласан бэ хүүхдүүдээ? Маш зүйтэй алдаатай олж ажигласан уу? Маш сайн. За тэгвэл бүгдээрээ эхний өгүүлбэрийг уншия. Би дүүтэйгээ амьтны хүрээлэнд очлоо. За энэ өгүүлбэрт ямар үг алдаатай байна хүүхдүүдээ? Маш сайн. Амьтны гэдэг үг нь алдсан байна тийм үү? За тэгэхээр амьтны гэдэг үг яагаад ингэж гадаад бичиж байна та нар хараарай. За амьтан гэдэг үг маань өөрөө эр үг учраас эр үгийг бичиж хэрэгтэй тийм үү? За тэгсэн яасан энд болохоор эм үгийг бичсэн болохоор алдаатай болчих нэ. За тэгвэл амьтны гэдэг үгийг бүгдээрээ зөв болгон байрлуулъя. Амьтны. За дараагийн өгүүлбэрийг дахин уншия. За тэнд сургуулийн сурагчид ангийн багштайгаа явж байлаа гэсэн өгүүлбэр байна. За тэгэхээр бүгдээрээ дахиад уншия. Тэнд сургуулийн гэдэг үг маань яасан байх нь алдаатай яагаад гэхээр за сургууль гэдэг маань өөрөө зөөлний тэмдгээр төгссөн үг тийм үү? За зөөлний тэмдгээр төгссөн үг нь ийм нөхцөлийг залгахад ийм үгийг бичих ёстойсонтэй гэсэн энд болохоор эр үгийг бичигдсэн байна. За тэгэхээр сургуулийн гэдэг үгийг зөв болгож байршуулъя. За дахин харъя. Дахиад алдаатай үг байна уу гэдэг. Маш тэнд сургуулийн сурагчид ангийн гэдэг үг алдсан байна тийм ээ. Анги гэдэг маань өөрөө ий өрх гişгээр төгссөн учраас ийм үгийг бичигдэх ёстойсэн тийм үү? За тэгвэл эр үгийг бичигдсэн байна. За ингээд ангийн гэсэн үгийг алдсан байна. За багш. За дахин уншия. Тэнд сургуулийн сурагчид ангийн багштайгаа явж байлаа. За одоо зөв болж байна тийм ээ. За дараагийн өгүүлбэрт амьтны хүрээлэнд олон амьтан харлаа. За бүгдээрээ яасан байх нь амьтны гэдэг үг маань зөв бичигдэж зөв бичигдсэн байна тийм үү? За тэгэхээр энэ өгүүлбэрт алдаа байх нэ. За тэгвэл амьтны хүрээлэнд ямар амьтан харсан бол гэж бодож байна. Ямар амьтан харсан бэ? За түүнийгээ дэвтэртээ өргөжлөж бичиж багштаа шалгуулж болно. За өнөөдрийн хичээлийн баталгаал болгож дараах үгээр өгүүлбэр зохиож бичээрэй. Багаж, хаш, зураач, хөрөг, суур, горь гэсэн үгнүүдэд өгүүлбэр зохиохдоо эр үгийн эм үгийн ээг зөв зарлаж бичээрэй өгтөөдөө. Өнөөдрийн хичээл танд байсан баярлалаа.